сайн байцгаана уу? Ажилчдын дуу хоолой цувралын энэ удаагийн дугаараар бид нислэгийн аюулгүй байдал болон нисхийн аюулгүй ажиллагааг хангахад агаарын тээврээр байнга үйлчлүүлдэг зорчигч таны оруулах хувь нэмрийн талаар ярилцах болно. Зорчигч та авч явах зүйлсээ баглахдаа алийн тээшин хийх, алийн гар тээшин хийхийг ялгаж агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон зүйлсийг орхисон байх ёстой. Агаарын хөлгөөр зорчигчдын дунд бичиг баримтын хүчинтэй хугацаа дууссан, бичиг баримтаа мартсан эсвэл гэгдүүлсэн тохиолдлууд их гарч байна. Иймд зорчигчид онгоцны буудал дээр бүртгүүлэхээр хэрэгтэй. Монгол Улсын иргэний нисгийн багц дүрмийн 331-ийн 7-гийн залтын дагуу агаарын хөлгөөр зорчихоор бүртгүүлж буй зорчигч нь дараах хүчин төгөлдөр аль нэг бичиг баримттай байх ёстой. Монгол Улсын иргэний хувьд иргэний үнэмлэх, гадаад паспорт эсвэл эдгээрийг орлох бусад бичиг баримт, үүнд төрийн үйлчилгээний цахим машины лавлга ба түүний хугацаа нь тусаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Гадаад орны иргэний хувьд гадаад паспорт, түүнийг орлох бусад бичиг баримт, тухайлбал нотариатаар баталгаажуулсан хуулбар байх ёстой. Нисхийн аюулгүй байдлын үзлэг шалгалт нь агаарын хөлөг болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм а. Манай нисэх буудал дээр түгэмэл гардаг зөрчлүүд нь асаагуур, шүдэнц, наалддаг тууц, хурц үзүүртэй зүйлс, 100 граммаас дээш савлгаатай шингэн зүйлс, үсний хааж, үсний эндүг гэх мэт зүйлсүүд байдаг. Хэрвээ та ачаа тэшээ баглахдаа сайтар ялгаж гар тэшинд хоригдсон эд зүйлс байвал тэшиндээ хийж байгаарай. Зорчигч нь иргэний нисхийн дүрмийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд аюулгүй байдлын үйлчилгээний ажилчид нь үйлчилгээний дараах бүс болон агаарын хөлөг нэвтрүүлэхгүй байх бүрэн эрхтэйг анхаарна уу? Хүндэс орчтоо зөвхөн суудлын бүсний гэрэл дэх хомдорсон үед MP зөвөрийн компьютер гар утасны сүлжээг онгоцны тохируулганд шилжүүлэн ашиглаж болно. Онгоцны тохируулгагүй гар утас бусад сүлжээх буй удирдлагатай төхөөрөмжийг нийт нисхийн туршид ашиглахгүй байхыг хүсье. Баярлалаа. Авиакомпаниуд хөрөлт буултанд бол ер нь утас болон гар утас, iPad, MP-оор тоглож тэрийг унтраахыг муу эсвэл airplane мод дээр тавихыг шаарддаг. Хэрвээ тийгүүс болоод нисгчнэр агаарын хөлөг маань газрын агаарын хөлгийн удирдагч нартай холбоо тасрах, тэр ариун навигацийн тоног төхөөрөмжтэй холбоо тасрах тиймэрхүү аюултай байдаг. Тийм учраас та бүхэн хөрөлт буултанд байнга гар утас болон MP3, iPad унтрааж авах гэсэн. Хүндэс орчтоо хөлгийн дарга суудлын бүсний гэрэл дөхөөг унтраасан боловч нислэгийн явцад агаарын урсгалын сэсрэлтэй бүс тохиолдож болзошгүй тул та бүхний сууж байх болон унтаж байх үедээ суудлын бүсээ тогтмол хийж явахыг хүсье. Та бүхэн суудлын түшилгээ өөрийн эмтэй байдал тохируулан 5 тухтай аялна уу? Баярлалаа. Суудлын бүсний гэрэл дохио унтраагүй байхад зорчигч иргэд маань бүсээ тайлаад босох ийм хандлага сүүлийн үед ажиглагдсаар байна. Онгоц гинтийн агаарын урсгалын сэсрэлтэнд орж энэ үед та гэмтэж бэртэх магадлалтай байдаг учраас та онгоц агаарт байх болон газарцсны дараа хөлөг зогсоолтой очиж бүрэн зогсдол агаарын хөлгийн даргаыг суудлын бүсний гэрэл дохиог унтраатал та бүхнийг бүсээ тайлалгүй сууж байхыг хүсье. Эдгээр дүрмүүд нь зөвхөн таны амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад зориулагдсан дүрмүүд гэдгийг ээлжгээр дахин танд сануулъя. Та бүхэн эдгээр дүрмүүдийг дагаж мөрдөн 5 тухтай аюул асуулгүй сайхан аялаарай.